Монголын төрийн үйлчилгээний цэгийг зэгцлэхээр 2012 оноос хойш оролдож байна. 14 жилийн хугацаанд төвцийн асуудал хөндөгдөж байгаа ч шийдэж чадсан өнөөдрийг хүрлээ. Нийслэл болон засгийн газрын зөрүүтэй мэдээлэл төвцний асуудлыг дахин дэвэргэж орхилоо. Иргэн мөнх туяа 2013 оноос хойш түргэн үйлчилгээний цэгийн худалдаа эрхэлж байна. Энэ хугацаанд олон удаа түргэн үйлчилгээний цэгийг начин хэмээн айлгасан ч анх удаа өнгөрсөн жилийн үдийд албатан болгожээ. Ингээд өнгөрсөн 12 дугаар сард иргэн байршуулж албаныхан хэд хэдэн удаа ачхыг оролдоход тэмцэж авч үлдсэн байна. Мөн тэрээр 13 жилийн хугацаанд түргэн үйлчилгээний цэг 3 удаа зүсээ өөрчилсөн ч ахиц дэвшил гаралгүй дарга нарын бизнес болж хувирсныг ярьлаа. Үеийн даргуудын одоо энэ бизнесээр бид нар ингээд дунд нь хохирж болмооргүй байна. Тэгээд ард иргэдээр нь турхирж байна. Тэгээд бид нар бол ингээд ингэж дарга цэрэгнэр солигддггүй байсан бол би одоо бүр ингээд бичсэн байгаа юм л да. Ингэж их дарга цэрэг солигддггүй, ингэж их юм өөрчлөгддггүй байсан бол бид нар зөвшөөрлийг олгосон бол бид нар дүрм журм стандартын дагуу ингээд сайхан ажиллаад замаа дагаад хөгжиж гэж бодож ирсэн. Түргэн үйлчилгээний цэг нь 1990-ад оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Анх түргэн үйлчилгээний цэг төмөр хийцтэй байсан бол 2014 онд Батүл хотын даргын үед Кик компанийн түүзийг ажилуулахыг зөвшөөрсөн байдаг. Харин 2018 онд хотын дарга Батуулдын үед автобусны карт сэнгэлдэг смарт түүзийг байгуулжээ. Одоо энэ бүх сүлжээ дэлгүүр, гуанз, ресторан, одоо энэ жижиглэнгийн бүх юмыг одоо гадаадынхаа авж байна. Тэгэхээр монголчууд яагаад бид нар жижигхэн түргэн үйлчлэгээний цэгээ авч үлдэж болохгүй байгаа юм бэ? Энийг өөрчилж чадна, бид нар шинжилж чадна, цэвэрхэн байж чадна. Биднэрт ядарсан ч гэсэн бид нар бас нэг савнгийн мөнгө олдно гэхчээр бид нар ядарсан ч гэсэн нэг юмаа угаад цэвэрлээд тийм үү? Өнгө зүсээ сайжруулад зөвшөөрлийг олгочих юм бол тэр борооны дараах мөг шиг олон төснүүдийг шамбаарлаж тавихгүй шүү дээ. Зөвшөөрлөө авчихад бид нар зээлэндээ орчин. Зээлэндээ хамрагдчихна. Тэгээд зээлээрээ хамрагчид бид нар энэ жижигхэн метр квадратад янзлчих болно шүү дээ. Тэгээд ийм уялдаа холбоотой юм хийгээч л гэж маш их хүсэж байна. Нийслэлийн зүгээс өнгөрсөн онд зөвшөөрлгүй 1538 түргэн үйлчилгээний цэгийг албатан чөлөөсөн байдаг. Үүний ачаар нийтийн эзэмшлийн гудамж талбай чөлөөтэй болсон. Харин өнгөрсөн 7 хоногт засгийн газар 146 төрлийн үйл ажиллагаа эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй талаар мэдгдснээр түргэн үйлчилгээний цэгүүд иргэн байршаад байна. Хотын дарга 146 төрлийн үйл ажиллагаанд түргэн үйлчилгээний цэг багтахгүй гэж мэдэгдсэн ч мухлаг гэж заасан байгаа юм а. Дүүргүүдийн зүгээс инх тайвны өргөн чөлөө дагуулan бүтээн байгуулалт хийх газруудад түргэн үйлчилгээний цэг байгуулахгүй, харин байршуулах боломжтой газруудыг худалдаа эрхлэгчдэд санал болгож байгаа. Гэвч тэд хүн явдаггүй байршил хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл нийслэл болон засгийн газрын бодлого уялдааны зөрүү дөрвийн мөнгийг салхинд хийсгэхэд хүргэж өнөөдрийн ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.